За намайг даваадарч гэдэг. За физик одоо энэ сургуульд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн физикийн хичээл ингээд зааж байна. За манай энэ одоо физикийн хичээлийн сургалт маань одоо ийм цагаар ингээд гүнзгийрүүлнэ гээд явж байна гэсэн үг. За 6 дугаар ангид одоо ингээд нэг дээр нэмэх нэг. За энэ нэмэх нэг гэдэг маань ажиг тэгэхээр бусад сургуультай харьцуулахад илүү цагаар ингээд орж байгаа ингээд энэ дээр ингээд харуулсан байгаа юм. За тэгвэл дунд ангиуд бол ерөнхийдөө 2 цагаар илүү ингээд орж байна. За ахлах ангиуд 10 дугаар ангидын ажиг тэгэхээр 2 цагаар дээр дахин 3 цагийг дахиад ингээд нийтээ 5 цаг орж байна гэсэн. Гэх мэт ч одоо ингээд ийм илүү цагаар ажиглах физикийн сургалтыг бол гүнзгийрүүлсэн чиглэлээр ингээд явуулж байна. Инженерийн чиглэлээр тийм инженер болох сонирхолтой физикийн шинжлэх ухаанд дурсан тэмхэгчдүүдийг цаашин гүнзгийрүүлж одоо ингэж бид нар хөгжүүлэх гээд энэ цагаас илүү бас яаж давтлах юм хичээл орж эхэлдэг. Одоо жишээ нь бол яаж гэхээр 9 дугаар ангиас нэхлээд яаж гэхээр гадаадын ихтэй сургууль одоо Япон, Австрали, Америк, Солонгос гэх мэт улс орнуудад тэтгэлэгтэй тийм үү тэтгэлэггүй тийм шалгалтанд одоо физикээр бэлтгэхэд ингэж сургалтыг бол явуулж эхлээд байна хүүхдүүдтэй. За энэ нэмэлтээр орж байгаа энэ цагууд дээр бид нар одоо хүүхдүүдтэй ямар одоо үйл ажиллагаа явуулдаг гэхээр за мэдээж одоо ихлээр туршилт судалгааны ажил одоо явуулсан гэсэн. Физик гэдэг бол байгалийн шинжлэх ухаан, физикийн үзэгдлийг ажин туршин судлах үйл ажиллагааг энэ дээр бас нэгдүгээрт нь явуулна. За тэгээд виртуал орчин тийм ээ. Эсвэл бүр бодит одоо яаж нэг физик видеор гэж хийж болно. За мөн одоо яаж гэхээр энэ гүнзгийрсэн одоо энэ цагууд дээр хүүхдүүдээ ингэ бодлого дасгал одоо маш ихээр одоо хийж ажилладаг. Бодлого дасгал хийснээр яаж гэхээр илүү яаж нэг физикийн үзэгдлийг одоо төлөвлөж тооцоолох тийм арга зүйд яаж гэхээр сайн суралцдаг гэсэн энэ дээр. Намайг Газцай гэдэг би Эрдмийн сургуулийн 11-ийн анги сурдаг. Би энэ сургуульд анх орж ирэхдээ өрсөлдөгчнийхээ өрсөлдөгч байж чадахын тулд орж ирсэн. Тэгээ энэ зорилготой хүрч чадсаар ч болно. Яагаад гэвэл манай багш нар намайг зөндөө бэлддэг. Тэгээд олон улсын физикийн олимпиад хүртэл оруулж диплом авч чадсан. Би энэ сургуульд орж ирэхээс өмнө мэргэжлээ сонгоогүй байсан. Энэ сургуульд орж ирээд мэргэжлийнхаа чиглэлийг сонгоод өөртөө зорилгоо тавиад тэр зорилгынхаа төлөө хичээж яваад баяртай байна. Монгол улсын хэмжээнд зохиогдсон тийм онлайн зайны тийм олимпиадаар бол ингээд нэлээд амжилттай сайн оролцсон. За зарим олимпиад бол ингээд багаараа 1-2 дугаар байранд одоо орсон тохиолдол бас байдаг. За тэгээд одоо өнгөрсөн жилийн одоо физикийн олимпиадаар 11 дугаар ангиас сурагч одоо уран заяа 1 дугаараар, ад заяа 2 дугаар байр, за 9 дугаар ангиас сурагч золбоо 3 дугаараар, за багш би өөрөө одоо 2 дугаар байранд орсны амжилттайгаар одоо аймгийн олимпиаданд орсон. За тэгээд өчигдөрх нь одоо мөн саяхан өчигдөрх нь манай сургуулийн сурагчид олон улсын одоо физикийн одоо тийм зайны сургалтын 11 дугаар олимпиаданд Орос улсаас зохион байгуулсан тийм үү? Оросын холбооны усаас зохион байгуулсан тэр зайны сургалтын 11 дугаар одоо олимпиаданд одоо хүүхдүүд маань одоо 17 хүүхэд оролцож 1 дугаар зэргийн дипломыг 4 хүүхэд, 2 дугаар зэргийн дипломыг 3 хүүхэдтэй, 3 дугаар зэргийн дипломыг 2 хүүхэд ингэж авч амжилттайгаар ингэж оролцоод байна. Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.